Цэцэрлэг албагчдын сэтгэл зүг судалсан гэдэг судалгаан дээр ингээд харж байгаа бидний таамгаар болохоор залуучууд цэрэгт ирээд тий одоо нөгөө стресс, түгшүүргээ сэтгэлийн хямралууд тий энэ үзүүлэлтүүд өндөрсөн гэж үзсэн. Энэ таамаглаар. Тэгээ бид нар яг 200 гаруй залуучуудыг сонгож аваад дөнгөж одоо нөгөө цэрэг гэж мэдэхгүй нөгөө одоо нэг ингээл иргэний хувцастай нөхдүүд энэ нэг цэрэг татах гал ирж байгаа шүү дээ. Би хаана ирж байгааг мэдэхгүй. Тэр залуучууд ирэнгүү тэдрээс ингээд нэг нийтдээ 8 төрлийн асуумжаар энэ дандаа нөгөө валидац хийгдсэн судалгаанууд гэсэн үг эрдэмтлийн судалгаанууд. Тэгэхээр энэ судалгаануудаар бүгдээс нь аваад энэ 200 гаруй ингээд энэ 200 гаруй залуучуудыг Сэлэнгийн отрядад томилоод ингээд Сэлэнгийн отряд дээр нь 14 хоноод буюу нөгөөд чинь ийм газар байдаг юм байна. Ийм хувцс өмсдөг юм байна. Ийм хичээлтэй юм байна. Ийм ачааллыг авах юм байна гэд 14 хоногийн дараа нь одоо тухайн сэтгэл зүйд жоох өөрчлөлт гарлаа шүү дээ. Танин мэдэх асуудал өөрчлөгдөв. Тэнгүүд дахиад яг тэр судалгаагаараа дахиж давтаж яваад тэр 200. Тэгээ 1 сарын дараа буюу нөгөө цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт дууссаны дараагаар буюу цэргийн дангаргаа өргөөд жинхэнэ цэрэг үлснийхэн дараа буюу 1 сарын дараа дахиж яг энэ судалгааг авсан гэсэн. Ингээд 1 сарын дотор нэг судалгаа 3 давтаж авсан. Тэгээ эндээс юу ажиглагдсан гэхээр нөгөө нэг яриад байгаа стресс, түгшүүр, сэтгэл готрлын байдал, дасан зохицох чадвар, тий, даван туулах чадвар гэдэг энэ чадварууд бүгд нөгөө дөнгөж эхний ирсэн буюу нөгөө бидний таамаглалаар эхлээд ирэхэд гайгүй төсгөлдөө өндөрсөн гэсэн болоод эхлээд ирэхдээ хамгийн өндөр. Тэгээд дунд хэсэгтээ буураад төсгөл үгүй буюу 1 сарын дараа ингээд дасан зохицох процесс ер нь цэргүүдэд явагдаад болчих байна гэж үздэг. Ингээд 1 сарын дараанаас хэвийн доктортой адилтарч байгаа. Ингээд хэвийн доктортой байдалд ороод цаашид энэ хэвийн байдлыг зүгээр шууд яг тэр циклээр үргэлжилчихлээ. Тэгэхээр бол яг цэрэг бол цэргийн алба гэдэг бол залуучуудад стресс тарьдаг орчин өөрөө биш байна гэж дүгнэлтийг хийсэн. Түгшүүр готрол үүсгдэг орчин өөрөө цэргийн алба биш байна гэдэг энэ нь бол судалгаа гаргаад ирсэн. Бид өөрсдөө зохиогоогүй гэсэн үг.